Монголчууд бол Төв Азийн цээжинд орших сонгодог нүүдэлчин ард түмэн юм. Өвлийн тэсгэм хүйтэн, хаврын хавсрах салхи, зуны айгам халуун, намрын усан бороо, жилийн дөрвөн өдрөл байгалийн эрсдэл суур амьсгалд зогтсон нүүдлийн мал аж ахуйн эрхлэн амьдардаг. Эрт дээр үеэс малхтаа хамгаалах ан гөрөө хийх зорилгоор нохой гаршуулж, хандж, хотож хэмээн нэрлэдэг байж. Түүний нэг нь Анч тайган хой. Их Монгол улс эзэн Чингис хааны үеэс ав хумнаж явах нь эртнээс боломжлогдсон ирсэн цэрэг дайны голлох бэлтгэл байж. Монголын эзэнт гүрний үеийн ангөрөөний өв соёлын зарим түүхэн баримтанд эртний их Яон улсын эзэн Ховлоо хааны тухай түүний дэргэд 17 жил суусан Венецийн алдарт жуулчин Марко Поло их хаан 10,000 нөхдөдтэй хамт 500 шонхортой авд гарч зугаацдаг тухай тэмдэглэжээ. Ховлоо хааны их ав хэмээх түүхэн зурвал чухал нотлох баримтуудын нэг юм. Эрт дээр үеэс өдгөө хүртэл энэхүү анч нохойгоо хайрлан хамгаалж, уламжлалт өв соёлоо хадгалан авч үлдсэн гөрөөчд тал нутагт бий. Монгол хүнийг моргиугаар төсөөлөх боломжгүй. Анд явхдаа хос эргүүлэхдээ салаа хөтөлгөө ашиглаж, тайган хойг морин дээрээс хоёр-хоёроор нь хөтөлж анд явдаг. Тайган хон талын нүдэлчдийн амьдралын салшгүй хэсэг бөгөөд өн эртнээс уламжлагдсан ирсэн ангөрөөний өв соёлын томоохон төлөөлөл юм. Монгол анч тайган хон ан хийх өндөр мэдрэмжтэй, маш хурдан бөгөөд байгалийн эрсдэл суур амьсгалд насан зогтсон. Олон мянган жил нүүдэлчдийн амьдралын чухал хэсэг байсан бөгөөд анч хүний хувьд анд нөхөр юм. Одоо цагт ангөрөөний өв соёлоо тээж яваа залуус тайган нохойны тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулж, аялал жуулчлалын салбараар дамжуулан сурчлан таниулах үйл ажиллагааг зохион байгуулсаар байна. Ааваас хүүд, ахаас дүүд өвлөгдөн ирсэн энэ түүхэн хэлхээ хизээч тасрахгүй үргэлжлэх болов. Энэ бол бидний үнэт зүйл, оршихуйн үндэс, хүн байгалийн зэрэгцэн оршихгүй үр юм.